Өнөөдрийн дугаараар бид хуулийг сахиулж, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалдаг Баатарлаг аав Нямжаргалын гэр бүлийг онцолж байна. Тэрээр эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ууган цэцэг нь хан уул дүүргийн 1-р хилтэс бичээч цагдаагийн ахлагчаар ажилладаг бол том хүү Ананд очир нь 1-р ангийн суралцагч. Бага охин Ануу үжин нь 2 настай цэцэрлэгийн хүмүүжигч юм. Хүрлбаатарын Нямжаргал гэдэг би тээврийн цэгдэг албаны замын цэгдгийн газрын хаан уул дүүргийн замын цэгдэг хэлцэд мэдээлэл технологийн инженер албан тушаалтай ажилладаг. Цагдаагийн байгууллагт ажиллаад одоо 2 жил болж байна. Тэгээд одоо гэр бүл гэвэл эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. За цагдаа мөрөж сонгох болсон талаар гэх юм бол би ерөөсөө хар багын л ерөөсөө тийм цэрэг цагдаагийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Манай ээж аав болохоор айрамд ажиллаж байгаад яг хуу бас тэр үед тэгээд армисаа гараад ингээд өөр хувийн хөвчлөлийн ингээд байгууллагт ажиллаад эхэлсэн болохоор би бол хар багтаал нэг тийм дээрэд ногоон гэрэл цагаан шунгад бас манад нэг тийм тэмцээн болдог байсан. Тэгээд тэрэнд орсноороо тэгээд бас ингээд годомж зам зохицуултын ихтэй багийн ахлагчдын тэмцээн гэдэг юм уу тиймэрхүү байдлаар дөрвөн зам олзар-болцтаас ингээд анх ороод үзчихсэн болохоор айгүй сонирхолтой татчихсан. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө би цагдаа болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Манай багийн багш идэх хүртэл чи цагдаа болоод гоё зам зохиноо гэх юм нэг тиймэрхүү байдлаар айгүй ярьсараа нэг зэн цагдаа болцоод ингээд яг ажил мэргэжил болгоцсон явж лээ л да. За хамгийн том нь бол ямар ч гэсэн цагдаа болно гэснээр би бас одоо болцсон байгаад байна. Тэгээд одоо ерөнхийдөө суралцах юм надад зөндөө байгаа. Зөндөө олон жил ажилласан дурчлагтай манай ажил ингээд хамт ажилладаг хүмүүс зөндөө хүмүүсээс ингээд би давхар ингээд суралцаал явж байгаа л да. Тэгээд одоо энэ бол яг өөрийгөө л бодоход ер нь бол яг болоогүй л гэж бодож байна. Нэг одоо яг 20-аас 30, 40, 50 гэдэг юм уу тиймэрхүү хөвтэй юм болоо. Зөндөө суралцах байгаа. Бахархмаар зүйл нь ард иргэдийнхаа төлөө аюулгүй байдлыг хамгаалах цагдаагийн алба багш нар бид нар бүгдээрээ ингээд хичээнгэл ажилтгтаа л их бахархаж явдаг та. Цагдаа хүн үнэнч шудраг хийж байгаа зүйлдээ өөрийнхөө тийм хүсэл тэмүүлэлтэй ажилдаа чи үнэнч шудраг байж чадах үнийг л цагдаа хүн гэх юм болоо. Тэгээ олон талаасаа тиймэрхүү хүмүүс зөндөл байгаа. Бас нэг сайнд олон хүнд донд бас нэг ганц нэг тиймэрхүү муу байдаг. Гэхдээ тэр болгон тиймэрхүү зүйл бол байгаад байдаггүй хаа гэж би бодож байна. Тийм манай эхнэр бас энэ бас цагдаагийн байгууллагт ажилладаг. Тэгээ намайг бодоход бол бас ажиллаад нэг 6 жил арай манай хүн төрөл цагдаа болж ирсэн. Бид хоёроос их сургуульд нэг сургууль сурч ирсэн. Тэгээ их сургуульд анхтай хэлцэж ирсэн. Тэгээ манай бол бас надтай ойрхон хаан уул дүүрэгт бас ажилладаг. За давуу тал нь их юм бол цагдаагийн алба багч гэдэг утгаараа нэг нэгээ маш сайн ойлгодог. Одоо ажилтай төрөлтэй үед минь за энэ ийм ажилтай байгаа чинь би энэ одоо ингээд үлддэг ларын зохицуулна да гэдэг ерөөсөө тийм ойлголт бит хоёроо авцсан байдаг. Яаж иж байгаа 2 хүүхдээ зохицуулдаг ч юм уу тэгэл ажил юмудаа зохицуулаад арын хэлбэр нь баттай ажил явдаг да. Нэгнийхээ арыг сул тал нь ихээр зэрэг нөгөө яг зэрэг ингээд тийм нэгдсэн хамгаалалттай үе 100 мөнгө одоо ингээд гадаадын төсөөлөлт төр ирэх үед ингээд хоёулаа зэрэг ажилтай болох үед нөгөө хүүхдүүд маань ингээ харах хөнгөө үед яг жоохон тэр жоохон хүндээ тулгардаг. Яаж хийж байгаа нөгөө
За л ээж аав маань байгаад бол ээж аав нарт үлдээгээл за ажилдаа явлаа гэдэг явдаг байхгүй тэр. За гэр бүлээрээ цагдаагийн албаагч байна гэдэг маань ерөнхийдөө давуу тал нэх юм бол нэг маш сайн ойлгоно. Одоо жишээлбэл би ажилдаа байхад манай одоо юу гэдэг энэ одоо ийм ажилдаа орой гинтийн байдлаар ч юм уу бид нар нэг зарга хэмжээ ямар нэгэн зүйл болоход гинтийн байдал бэлэн л байж хэвээр хүмүүс. Тийм учраас тэгэл за би ийм ажилтаа болчлаа. Манайх ингэж юм гэдэг. Яана тийм үү заах гээл миний арын мэдээ бэлддэг ч юм уу те. Ховц өнөр бэлдээд амарч явах тохиолдолтой шүү дээ. Тэгээ хоёулаа ажилтаа тохиолдолтой бол тэгэл нэг маш сайн ойлгох юм уу да. Сул тал нэх юм бол яг хоо ганц нэг хүүхдүүд гэх юм уу одоо нэг яг ингээд хоёулаа цуг ажилтаа байж байгаа нөгөө хүүхдүүдийн сургууль цэцэрлэг ингээд харах үеэр ч юм уу харах хөнгөө болох үе ч юм уу тиймэрхүү үед л жоох сул хэцүү гэх юм уу тиймэрхүү байдаг. Тэр мөө ээж аав нар маань байгаад тултал ээж цаал хүүхдэд авилдаж завтар ажилтаа явлаа гэж явж байгаа л да. Өглөө эрт бид нар чи ерөөсөө маш эрт гарна. Одоо тэгэл эрт гараад буцаад замын төгжил гэдэг бид чаас өөрсдөө адилхан наанцаа нэг айлстай зохицуулт хийгээл өр хүүхдүүдэд өглөө сургууль цэцэрлэгт нь амжиж хүргэж өхийн тулд тэгээд ажлаас хоцрохгүй тулд амар эрт басаад бүгд хоёулыг нь авцалж авч гараад тэгээ буцаал ерөнхийдөө орой сургууль цэцэрлэгийн тарчингууд одоо манай ээж аав нар аваад байж хат нь орой ажлаа тараад хоёулаа цуг очиж авчаал тэгэл гэртээ хардаг та. Тэгээд үлдэгдэл тэр үлдсэн нэг орой гэртээ харих хугацаа гэртээ очиод нэг жоохон одоо юу гэх орой 12 цагаас өмнө ч юм нэг жоохон хүүхдүүдтэйгээс та байж хийж болох бүгдийг хийж байгаа л тэгэл ерөөхдөө амарцгаагаал өглөө нь дахиад нэг өглөө эрт босдаг тэгэл юм. Амралтын өдрүүдээр ч яг уу тэгээд яг нэг амарсан өдрөл яаж хийж байгаа зохицол тэгэл нэг боломжтой бол агаар салхинд хүүхдүүдээ аваад гэр бүлээрээ нэг өдрийг яаж хийж байгаа л нэг хамт өнгөрөөндөө гэж байгаа л баг явдаг гэхэд тэгэл тий шаардлагатай үед яг уу дуудахад бол бэлэн байна. Гэхдээ ер нь бас харьцангуй гайгүй. Одоо яаж хийж байгаа л зохицуулт хийгээл ажилтаа бол ажилтаа гараад явна. Тэгээ яг нөгөө нэг нэмэгдлэр бид нар ингээд уул зур гарцсан дээр одоо замын ачааллаас шалтгаалаад бүх уул зурууд дээр ингээд зохицуулалтандаас биеэр зохицуулт хийгээд ажиллаж байгаа л да албаагч нар. Тэгээ шаардлагатай тохиолдолд нэмэгдлэр гарч үүрэг гүйцэтгэх хугацаанд л яг зөндөө байгаа л да. Зохицуулагчийн тохио ойлгохгүй тэгэл одоо юу гэдэг хөдөлгөөнийг ингээ бүх чигт нь ингээд авдаг ч юм уу тийм зохицуулагч ерөнхийдөө тохио ойлгохгүй тохиолдлууд маш их гарна. Тэгээд үйлдэл дээрээ шууд бараг зүгээр өөр чи харцсан байх юм бол зүгээр хаагууруудаа зүгээр зөрчиж шууд өрн зөрчөөд иргэдэг ч юм уу тиймэрхүү байдлын үйлдэлүүд маш ихээр бол гардаг. Гэхдээ манай сүүлийн үед нь бас харцсангүй гайгүй болж байгаа болов уу гэж бодож бас. Хүүхдүүд аавыгаа баярлуулахаар бэлэг сонгох гэж байна. Тэд ямар бэлэг сонгож аавыгаа баярлуулах бол? Нөх аавд ямар ном ах уу? Анттроо ямар ном ах вэ? Тий. Энийг өмнө. Эл хариж. Аав сонирхох бах тий. Тэгвэл энийг авчих уу? Тэхүү авчил. За. Ямар мотоцикл авах та? Чи яагаад ийм заавал ийм цагдаагийн мотоцикл авах гээд? Хаа цагдаа шүү дээ. Удирдлагатай юм шүү дээ. Би яга тавилнаа. За. За одоо яг манай хүн одоо яг цайны цаганд болцсон байна. Тэгээд одоо хөнгөн зурш хийгээд ажил руу наваад явъя гэж бодож байна. Тэр өнөөдөр нэлээд оройтох. Тэр хийх үү? Хийх та.
Хийхөө миний охин. За одоо яах вэ? Апа Сэнд чи хийштэй бэж л та. Бэж л та. Миний охин. Хүй миний охин чимээгүй гараа. Манай аавын дуртай нөгөө. Манай аавын дуртай нөгөө. Сэрэ задлаад өчг ээжтэй. Ээжтэй нүсэл гай болох. Саднаа би. Хойш эндэрээ. Сэрэ. Хань сэр тавьчих. Дахиад тавих юм уу? Тийм дахиад тавьчих. За. За ээжтэй тусаж өгье. Дээрээс нь давхарч тавихгүй юм. Оо. Хэлээ том талхтай болохоор Би шууд ингэж тавьчих. Gitu. Наач юу л юм хөө? Пендор. Пендор. Тустай. Манай хаана миний аав ингээ пендорд дуртай байхгүй юу? Одоо пендорд миний Нэр хоёлаа үргэлэн помидор хэрэл. яах юм? Инкэм үү? Нарийнхан зүсгэн шүү дээ. Нарийнхан зүсгэн шүү дээ. Баяртай. Жаагийн ажилтдаг хийж үзсэн үү? Очиж үзсэн. Аагийн ажилтдаг ямар ийсэн? Гоёс. Гоё ийсэн. Найзтайгаа тоглоод буцаа игээл. Миний үгийн найз нь хэн блэ? Нэр нь Юу за? Нэг найзын нэрийг Химука гэдэг. За, үе би тавь. оо чи буруу харуулдаг Аа, хоёлаа угаасаа буруу хийсэн шүү дээ. За ингээл тий. ээж наад чи дундуур зүстэй штэ. Нэг үү Ха. нэр итгэж шүү дээ тий. Ингээд зүсдэг лөө. Яг хэлээ итгэе. Итгэж амарх. Эдгийг ламархаа. Вау, кекос. За бит хоёрын хийсэн сэндвич бэлэн боллоо. Одоо ингээд аавынхаа ажил руу бэлэн аваад сэндвич аваад Явъя. явцгаа. Бага штэ. Тэгээ турхаа байсан чи одоо ингээ бүдэрцээ тэгээд хажуугаар нөгөө фитнест явах гээд фитнес тэгээ саяхнаас бүр боо юм болж байгаа явсан юм аа. Тэгээд бас тэгээ гүйцэд явж чадахгүй л байна. Бол өөрийнхөө бас чинь өөртөө хайртай тэгээд өөрийнхөө эрүүл мэндэд бас цаг зав гаргаад зохицуул надад өөрт маань сайн л та. Тэгтээ яг тэрийг хэрэгжүүлж чадахгүй. Огнод бүртгүүлсэн явж байгаа. Эхлээд нэг 7 хоног нэлээд дууштай явсан. Тэгээ сүүлдээ бүр жоохоо ачаал их байдаг ч юм уу сайн нэг баяр ёслолын өдрүүд болоод тэрнээсээ болоод нэг жоохоо одоо л тэд хоног явж чадахгүй л энэ. Тэгээд ерөнхийдөө манай хамт олон бүгдээрээ нийлж 7 хоногт нэг өдөр бас ингээд заал ажлын бус цагаар заал авч хөлсөө гаргад нэг сайхан тоглолдог та. За, сайхан амс багш. За, ажлын тоглог. За, өнөөдөр жоохон бэлтгэл хийнэ. За, өнөөдрийг нэг жоохон хөдөлгөөнтэй байлгах үүднээс өнөөдөр бэлтгэлээ хийж байна. Хөвчлэн нөгөө нэг ажил дээрээ ч юм уу бусд үед ерөнхийдөө байнгын суугаа ажил хийдэг учраас бас нороо жоохон өвдөх талын баг зэрэг тиймэрхүү тохиолдол жоохон уу ингээд жоохон өвдөх гэж яддаг ч юм уу нэг тийм хөдөлгөөн гарч ирсэн учраас фитнест явахаар шийдээд бас ингээд фитнест яваад нэг нилээд нэг болж байна. Тэгээд өнөөдөр жоохон насрал хөдөлгөөн хийх юм уу гэдээ явж байна. Одоо явсан жоохон халалт хийж байгаад өнөөдөр нэг жоохон цээж хиймдэ.
багштай жоох хатална. Мартагдал ингээд. Үнэхээр ажилдаа яг ээлжтэй таарах юм бол тэгэл ажиллаа гэж хийж гэнэ гэсэн. Тэгээд хүүхдүүд гэр бүлийнхэндээ оцоор ярьдаг ч юм уу те. Тэгээд яг амарж байгаа тохиолдолд бол сайхан цав баярлаа явчихна. Манай том хүүхд 6 настай. Тэгээд баг нь 2 настай. За би ч одоо хүүхдүүдтэй аль болох цагийг гаргаж те хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрөөхийг ер нь бол их боддог. Тэгээд яг цаг хугацааныхаа тохиолдох юм бол яг тэрэн дээр бол биелүүлж чадахгүй. Ягаад гэвэл би тэр гэрийн өрхийн тэргүүн те хөр хүүхдүүдэд дэжихийн тулд ажил хийх ёстой. Тэгэл цагцаалт ижээд өглөөд гараад явхад ч юм хүүхдүүд мөнтөлж яхад нэг өмсчээл гараа явдаг. Орой ирээл ямар ч туртай юм аваад нэг гэртээ орох тэр л хамгийн гоё аз жаргалтай байдаг л та. Хараал инээгээл нөгөө дөнгөж хөлд орж байгаа те яг зөв хэлсэн төслөг хөлд орох мөч одоо анх аваа гэд дуурах мөч ч юм уу. Тэгэнгүүт одоо манай охин байна. Манай хүү бол одоо том болцсон. Манай одоо охин ингээл гаргаж байгаа үйлдэл те ингээл ямар нэгэн дуу явангууд манайх ерөөсөө тийм нэг жоохон дуу муу сонсох төрлийн нэг тийм бангийн ингээд цуг мөндө машинд явахдаа гоё дуулж муулаад ч юм уу тиймэрхүү байдлаар хамт явдаг. Тэгээ манай охин ерөөсөө ингээл дуу сонсох дуу муу тавилаа л ерөөсөө бүкс нөдлөө зүгээр ингээл хүжиглээд тэгээд яг нөгөө тиймэрхүү хөөрхөн үйлдэлүүд гаргахаар л ерөөсөө бүр тийм цаанаасаа нэг хайраад бүр нэг базааж баар санагдах тохиолдол зөндөл гардаг. Хүүгээ том хүүхдээ багаас нь ерөөхдөө бас өөрөө бас ингээд ээж нь ингээд яг цагтаг албаагч болох гээд карантин явц тэр үчи би оёо. Манай чинь надаас нэг 2 курсээр хэлсэн байхгүй. Тэгээ төрүүл төгсчөөд ямар ч цагтаг албаагч болох бас нөгөө карантинд явна гэдэг тий. Тэгээ явцсан үед нэг өөрөө өстэй 14 хоног тийм нөгөө карантинд явцсан үед нь хараад үлдсэн чи бүр алсан үстэй ирж тэгээд тэрээр ямар ч яаж иж байгаа л хүүхдээ нэг шин босоол бүгэлээл тий. Өдөр болгон яг цагийг хамтдаа өнгөрүүлсэн. Харин охиноо бол яг манай хүн яг өөрөө хараад нэг жирэмс хүүхдсэх чөлөөтэй байсан тул тэгээд охиноо л ерөөхдөө ингээд хараад ирэн гэртээ суудаг. Би болохоор гадуур ингээд ажилдаа өглөө гараал орой ирнэ амралт өдрөдөө заримдаа бас амрахгүй ч юм уу өөр ажилдаа тий хов өвчлийн бас өөр ажлууд зөндөө гараад идэх учраас тэг бас охин дээр нэг хайхтар тийм нэг үчижэл бүр ороод ирсэн чинь уул нь өглөөр нэг мэддэхгүй байцаад нэг мэдхэд зүгээр уул нь одоо юу гэх нэг мэдхэд л манай охин мөрөстэй хөөрхөн том болцсон. Тэгээ ажил зүгээр анх зүгээр дөнгөж төрс үлгэдэг хөхтэйсэн жил одоос нь зүгээр хажууд аваа гэсэн зүгээр ажиллаж салахгүй л гэж байгаа л та тий. Сүүлд охиноо яг ажилттай байсан гэсэн шүү дээ. Яг таныг ингэ түр ажиг. Тэгээ нөө яг түр. Сонсож чинь 6 сонсож чинь. За авлаа 6 авлаа. Нөө зам манаас ачаал авцсан тэгээд зам руу гарах галаас болохгүй болчиход. За баяр. Цугтай юу? За ойлголоо тэгэл болно.
сайн байцгаана уу. За би энэ хаавал дүүргийн замын цагдаагийн хэлцээ ахлах зохицуулагч цагдаа өшөөж Алтан Могон гэдэг юм байна. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Манай мэдээлэл технологийн инженер цагдаагийн дэслэгч одоо Нэм Жоргал гэдэг хүнийг одоо миний аав, миний Баатар гэдэг нэвтрүүлэгт одоо ингээд оролцуулж одоо бас нэг сэтгэлийн дэм өгж албандаа ихтгэл үнэмшилтэй ажиллахад нь одоо ингэж дэм өгж аваад үнэхээр их баярлаа. Дэслэгч Нэм Жоргал нь бол одоо албандаа их сэтгэлтэй зүтгэлтэй шаргуу хөдөлмөрч ажлын байрны тодорхойлол заагдсан ажиллагаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх мундаг албаагч байгаамаа. Ханд их халамжтай, үр хүүхдүүдтэй их халамжтай, мундаг бас гэр бүлдээ бас их цаг завыг бас их зохицуулахын төлөө явдаг, хичээдэг тийм одоо өөрөөр хэлбэл одоо бас нэг аз жаргалтай гэр бүл юм болов уу гэж би боддог. За ингээд дэслэгч Нэм Жоргалда цаашдынх нь одоо ажилд нь өндөрөөс өндөр дамжуулалт хүсье. Гэр бүлд нь үр хүүхэд нь сайн сайхан аз жаргал бүхний хүсвэрөө. Тэд сонгосон бэлгээ аваад аавыгаа баярлуулахаар догтлон хүлээж байна. Аав нь хэр хүлээж авах вэ? Би яг энийг үзэх юм. Энийг үзэх юм. Бүр ингэж төрсөн авсан юмс. Цаанаа би одоо ингээд нөхрөгөө баярлуулах гад ажилласаа бүх өдрийн чөлөө автсан гараад ирсэн байна. Одоо ингээд хүүхдүүдэд цэцэрлэгээс нь аваад манай гэрэл явцгаая. Танд нөө намайг ууган цэцэг гэдэг. Би Баянзүрхт өргөгийн цагдаагийн 1-р хэлтс бичээч албан тушаалд ажиллаж агаад одоо хаавал дөрвийн цагдаагийн газарт бичээч албан тушаалд ажиллаад 5 дахь жилд ажиллаж байна. Нөхөртөөгөө болохоор 2017 онд танилцчихсан. 17 онд яг нөгөө дээд сургуулаа төгсдөг жилдээ нөхөртөөгөө танилцаад тэгээ анхныхаа хүүг олоо тэгээ шууд төрүүлсэн. Ер нь л цаг зав зарцуулах нь айгүй хомс эцэг. Хоёулаа цагдаагийн алба хаагч тэгээ дээрэс нь гэр айгүй хол болохоор ингээд одоо төрөн цугларалт гээд гинс огцом ингээд дуутахаар хоёр хүүхдээ хиндээ үлдээгээд явах уу, хоёр бага насны хүүхэдтэй болохоор ер нь хиндээ үлдээгээд явах уу гэдэг асуудал тулгараал хэвээр өөрийн 5 цагт дуудвал бит 2 4 өрөөгөл хоёр хүүхдэд чирээл аав ээж хоёр дээр авчиж өгдөг. Ер нь бол бит ер нь одоо манай том 1-р анги. Тэгээ 1-р анги болохоор хичээлд нь айгүй их анхаарал халамж юм тавих шаардлагатай ерөөсө тэр болгон дээр тавьж чаддаг. Ер нь л айгүй хэцүү байдаг. Тэгээ ер нь одоо тэр бүгдийг зохицуулах гал явж байна. Манай нөхрийн хувьд бол надаас илүү бараг хүүхдүүдтэй цаг зав зарцуулдаг. Тэгээд одоо хүүхдүүдээ хаана юу гэж нэ одоо багштай би ерөөсөө багштай ярьж үзээгүй. Манай нөхөр бол багштай байнга ярьдаг. Манай хүүхд яаж ийж ийн хичээлдээ ямар хөө байна гэл юм тэгж байнга л тийм зохицуулдаг. Би тийм хүүхдүүдтэй илүү ойрхон. Би нөгөө нэг дөнгөж дээд сургуулаа төгсөөд анхнаа хүүхдийг олсон байхгүй. Тэгээд анхнаа хүүхдтэй болчоод тэгээд нөгөө цагдаагийн алба хаагч болох гээд сураад шууд 5 сартаас нь эхлүүлээ хүүхдээ шууд хаяад мөмнөөс нь гараагүй ээжээ шууд хүүхдээ хаяад явцсан аавд нь үлдээгээд тэгээ манай нөхөр чинь 5 сартаас нь эхлүүлээ баг 1 нас хүртэл нь яг өөр дээрээ байлгаад өстө баг шүн би мөмө хүлж ийн гэд би бүр тэгээ 14 хоногийн карантинд явахдаа хүртэл тэгээ тэр чигт хаяа явж исэн. Тэгээ манай том хүүхдийг бол манай аав нь бол яг гардаж өсгсөн. Тэгээд би нөгөө шууд одоо тэндээс ирчээд томилогдоод тэгээ шууд цагдаагийн алба хаагч болоод тэгээд нөгөө манай нөхөр чи яг тэр үед оюутан байсан. Тэгээд яг л өстө миний арыг даагаал хүүхдээ бол том хүүхдээ бол тэгээл явсан. Харин бага охин дээр бол би нөгөө нэг ажилдаа болцсон. Тэгээд нөгөө жирэмсний одоо амралтаа декретний амралтаа аваад тэгээ манай нөхөр яг тэр үед нь төгсөж тараал ер нь л ингээд ээлжилсэн. Хүү ах хоёр дээр би биенийхээ одоо хүсэл мөрөөдлийг сонсоод одоо хүсэл мөрөөдлийнхаа дагуу дэмжиж явсан. Эхний үед бол айгүй их дууддаг байсан. Одоо ингээд шүн мөн гараад явна. Эргүүлтээ ингэж тэгж ингээл тэгэхээр станерэ гээл бүр хэлэхгүйгээр баг хэлдэг байсан. Тэгээд
сүүл рүүгээ одоо өөрөө цайтай албаагч болоод би нөгөөтхийг ингээд аягүй ойлгоод яг хажууд нь ингээд дэмжиж байгаад байгаа болохоор одоо яг тэр нь бүр ингээд бүр ор тас юусэн тийм байхгүй. Би ажилтаа гэх юм бол арын одоо манай нөхөр ажилтаа гэх юм бол би арын дагаад үлдэр чим эсвэл би ажилтаа үед манай нөхөр яг нэг ээлжлээд юу би биний нөхөд би анх нөгөө хүүдээрээ л охинооч бараг ганцаараа тэгж хардсан. Охин нь нөгөө нэг жоохон уйлаад ирэхээр айгу өөр айгу санд руу тэгээ охиндоо айгу айн байдаг болохоор жоохон уйлаад ирэхээр л над руу заалах нь тэгээ айгу хэцүү. Хүүдээрээ болвол нөгөө өөрөө яг хараад үлдсэн болохоор шүн мөөмөө яагаад ингээд чэйзэн дээр ингээд хайгаад тэмтрээд идвэсгс тэгээд мөөмөө яагаад ихэхтэн бистэ баг өөрийнхөө мөөмийг хүлж ийсэн шүү дээ. Чи яа намайг яаж ийсэн гэж бод ингээд одоо тэрийг айгу их ярьдаг. Одоо авууштай гэх юм уу хэцүүх юм уу манай хүн ерөөсө хүнд үгүй гэж ерөөсө хэлж чаддаг байхгүй юу. Чи одоо нэг тийм юм ингээд өгөөч гэдэг юм готл ерөөсө болохгүй бүтггүй талаас нь ерөөсө ярихгүй болгоноо бүтээнэ би чаднаа л явдаг байхгүй ерөөсө. Тэгээ хүн ингээ юм гоохаар үгүй гэж ерөөсө хэлж чаддгүй. Тэр нь яг авууштай тал гэхээс ч илүү сул тал ч юм уу. Тиймэрхүү. Тийм тэгээ айгүй нөгөө сэргэлэн ер нь гэрт нэг айгүй сэргэлэн хүн байдаг. Тэр нь баг манай нөхөр ахгүй. Ингээ гараа явах юм бол ямар ч ажлыг ингээл бүтээгээл ороод ирнэ. Тэгэл юу ч болоогүй юм шиг. Би ингээд байна гэдэг ngөтлөн за харин зохицуулах болгоотхыг гээл яваад идэг байхгүй. Тийм тал нь л. За ямар ч үед ер нь бид хоёр одоо бүх юмыг туулсан. Одоо хоёулаа дөнгөж оюутан төгсөөд удааг байхдаа хоёулаа хүүхдээ болоод нэг гэрт ороод болохоосоо болохгүй хүртэл хамт яваад тэгээ би өөрөө сураад манай нөхөр хажуугаар нь одоо ингээд халтуурны ажил хийгээд миний нөгөө машины лизинг ингээд төлөөл явдаг. Бид хоёр ер нь би нэг стил үзэхээсээ үзэхгүй хүртэл бүгдийг үзсэн. Тэгээ тэр болгонд нуурахгүй миний ажил байсан баярлалаа гэж хэлмээр байна. Тийм. Тэгэл бид гуравтай айгу үнэнч. Тэгээд бид гурыг банк ажиллаас банк ер нь дэмждэгт баярлалаа гэж хэлээ та. Намайг бол ам тасэр игдэг. Би бол 6 настай. Шилдэг цагаар хичээлэх туртай. Чи том бол ямар мэрэгчлээ болсон? Сагдаа. Яа цагдаа болох юм? Би ээж аваагаа дөрөөгөө сагдаа болно. Цагдаа гоё юу? Цагдаа гоё. Бууддаг. Манай ажилтаа болохоор гар надтай тоглох зав байхгүй ажилтаа болохоор. Хоол хийж өгөө. Чи хоол хийж чаддаг уу? Чаддаг. Яагаад хийж чаддаг? Гоочод. Аав ямар аа? Манай оо ээж бүх хийсэн олно. Аав чаддаг дуртай юу? Амтэн дуртай, шивсэн дуртай. Чийсэн. Миний аав бол Монгол улсынхаа төлөө зүтгэе. Аавтай хайртай шүү. Яа, амар үслэг болсон юм шиг. Өстэй бас дотор зартал орж ирдэг. Хизээ нэг юм амжилтсан. Хүй. Гүнжи. Юу хийж байгаа? Аа? Юу? Вау. Вау, ямар гоё юм бэ? Үгүй яавна шүү. Вау, чи юу зурсан? Аа би. Яа, за. Энэ бүр зурсан юу? Ямар зурсан? Энэ ахатын зурсан. Оо, энэ юм уу? За. Юу хийж байгаа? Уу. За. Йоо, мэдгэстэй гинтэл байлаа. Нэг амар сэжиг бүхий байгаа гэсэн юм. Яг яах гэдэг юм болоо гэж дотор байгаадсан. Би бүр 90 жиг бодсонгүй тэгээд санийас нөгөө бичлэг өдрөө үзсэн чинь бүр нэг санаа нэг сэтгэл хөдлөл би ч бас жоохон өндөртэй юм шиг өөрийгөө бас тийм боддог дөө. Сая бүр ингээл нүдэнд хашиг болоод үзсэн нэг болдог юм байна. Тэгээд би бүр баярлалаа. Хайртай тий аваад чинь зөндөө хайртай тий.
аун гогод. Тийчээс гогод. За баярлалаа. Синтиг. Юу тэгвэл орой гэрт гэр мэт авчихсан моцсон гэж яах юм. За өнөөдөр баг бойсон юм байл гэж бодоод баг байж байна. Синтиг гинт бөөнөр ороод ирсэн явж байгаа. За нэг яриад өөр болоод явнаа гэж бодлоо. Энэ юу юм? Ваа, маавал бацик дуртай болохоор авсан юм уу? Өө та ингэ цагдаа болохоор ингэ цагдаа бацик гэж. Оо, тийм миний ах аав нэрээ цагдаа ш тэ. Аав тэгвэл цагдааг моцлохгүй надад тэгвэл ийм том моцлогтой болтой байдаг тий. Тэгээд эндээ ингэ удаа. За баярлалаа миний. Энэ юу гэлээ нөхөө? Энэ аав юм уу? Энд цагдаа. Энэ цэнгэр хар. Вау, ямар гоё зурсан бэ нарда. Тэр энэ миний хөө юм уу? Зээ. Энэ ямар үү? Баярлалаа. Миний бэлээ. Би став. Миний аав миний баатар би. Тэгээ дөрөвдөнийхэн баатрын дүү тавьчихсан баа. Энэ зургийг томор угаалганд гэж боддог юм лээ. Гинт угаалганд. Тэгээ дээрэс нь энэ номыг датад гихцэн гэж ном. Хүүчин сонгосон. Ямар ном авах вэ гэж. Миний аав, миний баатар баяс. Өнөөдрийн баатар бол зөвхөн гэр бүлийн төдийгүй бүх нийгмийн хамгаалагч билээ. Бидний аюулгүй байдлын төлөө зүтгэж буй цагдаа аав нартаа баярлалаа. Миний аав, миний баатар. Миний гэр бүлийн аз жаргал англи билээ. Өтгөн чир билээ.